далайн ажилтнтай эхлэн гэж гэрээ хийгдсэн юм байна. Тэгээд одоо далайн ажилтнтай явж байгаа. 뒤에 저 공격 Одоо ингээд нөө хөлийн материал энийг харах юм бол 저쪽에 저희 서장원 공격 총괄 지금 사정한 게 조금 나가지고 어떤 업무를 현장 공사 총괄 Та суучууд ярьж байгаа хэдүүдийн слайдн дээр яц. Наад камеруудаа жоох слайд үзүүлэх юм аа яц. Тэр энэ нөгөө барилга дээр туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа компани хүмүүсөө энэ хойцоор шахаа сууж байгаа. 일단 현장은 저를 비롯해서 이제 쭉 설명을 보여드리죠. 현장 총괄 소장부 이승입니다. 최근에 이제 건데 다 있는 어떤 훨씬 매트리스 같은 거거든요. 고무신 연출했은 바가 그리고 지금 현장 공사 총괄로 서장원 엔지니어가 근무 중에 있습니다. 어떤 달바 매니지먼트 배로서 한번 장원 Та суучууд ярьж авчууд. Чи дэ жоохон чанга ярихгүй бид нар сонсохгүй шүү дээ энэ дотор. 자, 그리고 정비 설비 쪽을 총괄하고 윤하영 엔지니어가 одоо холбоо тохиолдол болон цахилгааныг хариуцсан хүн нь болохоор Юм Хаян гэдэг инженер хүн байгаа. 그리고 정기섭 엔지니어는 토목을 맡고 있습니다. Тэгээ Чон Кисов гэдэг инженер болохоор геотезик хариуцж ажиллаж байгаа. 그리고 QC 품질 관리 업무는 이현준 Материалын инженерээр И Хаян гэдэг хүн ажиллаж байгаа. 그리고 코스테니 플랜 원가 및 공정 관리로 김경호 팀장이 төсвийн менежментийг хариуцж байгаа нь болохоор Ким Кён Хо гэдэг хүн байгаа. 현장 전체 관리를 위해서 이정재 엔지니어가 관리 중에 있습니다. Монгол дахь төслийг хариуцж байгаа хүн болохоор И Чонжэ гэдэг хүн байгаа. 지금 현재 저희 아파트 현장은 14개 동 2007세대 Манай 현장입니다. төсөл болохоор 14 блоктэй 2007 айлын орон сууцны төсөл байгаа. 전체적으로는 A, B, C, D 4개 블록으로 Тэгээд A, B, C, D гэсэн дөрвөн хэсэгт ангилж байгаа. 공사를 진행 중에 있습니다. 현재 파워크레인은 8대가 설치 중에 있고요. Одоогоор талбай дээр болохоор 7 цамхагт кран суйрлуулсан ажлаа хийгдэж явж байгаа. 골조 공사는 지하 2층서부터 지상 8층까지 완료가 되어 있는 상태입니다. Карказын бүтээц нь болохоор B1 давхраас 10 давхар хүртэл явж байгаа. 시와 조회하고의 계약은 현재 9,457만 불 계약이 되어 있고요. Нийт одоо төслийн төсөв нь болохоор 94.5 сая доллар гэж явж байгаа. 공사 기한 36개월로 Тэгээд нийт төслийн хугацаа нь болохоор 36 сард хийж дуусгах гэж төлөвлөж байгаа. 현장에서는 27년 7월 준공을 목표로 공사를 관리하고 있습니다. 2027 оны 7 сар хүртэл одоо юу ажлаа дуусгана гэж төлөвлөж байгаа. 현장 평면은 총 5개 타입이고요. Нийт 2007 орон сууц нь 5 төрлийн айлаар бүрдэж байгаа. 38제곱미터부터 47제곱미터까지 5개 타입이 되겠습니다. 38-аас 40 м квадраттай 5 төрлийн байр байгаа. 현재 저희 골조 상태만 보면 전체 154개 층 중에 58개 층이 완료가 되어 있어서 Нийт одоо цутгсан давхар гэхэл 154 давхраас 58 давхрыг бол одоогоор цутгсан байгаа юм байна. Карказын ажил. 진도율로는 30.6%가 되겠습니다. 100%-аас гэж тооцох юм бол 37.6% 현재 цутгсан байгаа. 저희가 제출한 시청이 제출한 계획 공정률상으로는 8월 말까지는 22.40% одоо 계획에 үргэлжлсэн ажлын төлөвлөгөө нь 22.38% 달성을 하였지만 8 сарын сүүл гэхэд бол 22.38%тэй гүйцэтгэлтэй явж байгаа. 9월은 현재 28.73% 계획 9 сарыг дуусгах хүртэл бол 28.773%-ийн гүйцэтгэлтэй байна гэж төлөвлөсөн байгаа боловч 25.40%тэй одоогоор гүйцэтгэлтэй явж байна. 이제 25% 정도 공정률을 달성하고 있습니다. 네, 이해했습니다. 현재 지금 주요 공사는 골조 공사 외에 одоогоор 난방, чухал карказнаас
өөр чухал ажил гэх юм бол дулааны ажлыг өгч байгаа. 연결 공사를 진행 중에 있고요. 어떤 데는 тендеринг 그리고 창호 공사를 준비하고 있습니다. Одоо хүйтний удирдлагад энэ дулааны ажил болон одоо цонхны ажлыг хийхэд төлөвлөж байгаа. 지금 저희 현재 계획으로는 내년 7월까지 골조 공사를 완료를 하고 Одоо гаргасан төлөвлөгөөний дагуу ажил маань 2026 оны 7 сар хүртэл бол каркасны ажлаа бүгдийг дуусгана гэж төлөвлөж байгаа. 내년 10월 말에 엘리베이터 공사 완료를 하고 Тэгээ 26 оны 10 сар гэхэд бол бүх лифтийг цөөрлүүлсэн байна гэж төлөвлөж байгаа. 마감 공사를 통해서 27년 7월까지 준공을 목표로 하고 있습니다. Тэгээ 2027 оны 7 сар гэхэд бол улсын комисс төлөөлөж өгнө гэж төлөвлөж байгаа. 이상입니다. Ингээд дуусгая. За танах хэдэн инженер техникийн ажилтан хичнээн өөрийн гэсэн техник тоног төхөөрөмж 우리가 이제 몇 명이 тэг ажиллаж байна. Яг одоо тэр Илсан гэдэг юу лээ танах чинь Илсон констракшны яг өөрийн хичнээн инженер техникийн ажилтан хичнээн барилгачид хичнээн юуны техникүүд тэй ажиллаж байна. 이제 기계를 소유하고 있는지 여쭤보겠습니다. 지금 저희 현재 원래 입찰할 때 저희가 제출했던 계획 인원은 7명이고요. 이렇게 아픈다 돌돌지성 인지니어라서 7 인지니어이네. 현재 좀 7명이 근무 중이고 로컬 엔지니어 포함해서 총 12명. Би одоо танаа анх тендерт ялсан материалыг би одоо энэ одоо үзүүлэх гээд байна л та. Танах ингэж тендерт ялсан байхгүй юу? Бид нар өөрсдийнхөө одоо тоног төхөөрөмжөөр хүн хүчээр барилгачдаар энэ бүгд найрамдах Солонгос улсын Экзим банкны одоо хөнгөлөлтөө зээлийн хүрээнд баригдах 2007 айлын орон сууцыг барина гэдэг ийм одоо баталгаа гаргаж тендер та нар ялсан байхгүй юу? Тэгээ та нар тендерт ялангуудаа одоо танах чи ямар нэртэй компани вэ? 선정이 되었다고. Сүмбэр цамхаг гэдэг компанид бүх ажлаа туслан гүйцэтгэгчээр өгчөж байгаа байхгүй юу? Тэгэнгүүтээ Сүмбэр цамхаг нь энэ ард сууж байгаа хүмүүст дахиад ингээд дамжуулаад дахиад туслан гүйцэтгэгчээр ажиллаа өгч штэ. Өөрөөр хэлбэл би юу хэлэх гээд байгааг бол энэ барилгын 1 м квадратад ноогдох өртөх нь чи ашигын марж аваад энэ хүмүүс төр хамгийн бага сүлдө очиж штэ. Энээс болоод юу болох вөхөр одоо эхнээсээ эрсдлүүд үүсэж байна. Би өнөөдөр энд яагаад ирсэн байг вэ? Энэ барилга дээр энд одоо ажиллаж байгаа энэ туслан гүйцэтгэгч компаниуд нь тодорхой хугацаанд энэ ажлын гүйцэтгэлээ аваагүй гэдэг ийм гомдол санал гарсан. Зөв. За тэр гомдол саналын дагуу би танаа энэ хүмүүстэй уулзсан чинь Сүмбэр цамхаг гэдэг компанийнхаа захирал руу бид нар одоо 6.4 тэрбум төгрөг шилжүүлчихэд тэрнийхээ хойноос нэхэл дагал болоод нөгөө энэ дэлгэрмаа гэдэг захирлаа олж чадахгүй байна. Тэрнээс болоод энэ барилгачид ингээд гомдол санал гаргаад байна гэдэг ийм зүйлээс болж би наашаа энд ирж байгаа. Нэгдүгээр яагаад ирж байгааг бол би энэ өөрөө яг энэ миний одоо хасж байгаа албан тушаал бол энэ Баянголын энэ аманд баригдж байгаа энэ орлогод нийцсэн орон сууц төслийн захиалагчийг би төлөөлж ирж байна. Би захиалагчаа эрхийг эдэлж ирж байгаа. Тэгсэн би энэ эмэгтэйг одоо өөрөө утсыг олж аваад яриад энэ эмэгтэй Дэлгэрмаа гэдэг энэ Сүмбэр цамхаг гэдэг компани захирал ирээгээд ирчлээ. Тэгээ чи яагаад энэ хүмүүсийн санхүүг мөнгөний гүйцээж өгдөг юм бэ гэсэн чинь би Солонгос захиралтайгаа ерөөсө холбогдож уулзахгүй байгаа гэдэг зүйлийг сая хэллээ шүү дээ. Та сонссон баг тийм ээ? Тий. Тэгэхээр би одоо энэс хойш юу гэм түүнээс цааш танаа энэ барилгын талбай дээр танаа үндсэн гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч нарын хооронд холболт хийх эсвэл энэ хооронд үүсэж байгаа өрөө авагдлагыг нь барагдуулах ямар ч үүрэг надад байхгүй. Би зөвхөн чамтай 2027 оны 7 дугаар сарын 1 гэхэд 2007 айлынхаа орон сууцыг одоо хүлээж авах би эрхтэй. Гэрээний хувьд хэрвээ чи хугацаанд төлөхгүй бол энэ гэрээнд заасны дагуу хоногт гүйцэтгээгүй үргийн үнийн дүнгээр 0.01% одоо алдангийг бид нар чамаас тооцож авна. Эргээд энэ Экзим банкны энэ одоо зээл бол үндсэндээ бид эргэж урт хугацаанд төлөх эргэн төлөлт хийх энэ ч буцалтгүй тусламж биш. Энэ эргэн төлөлт хийх зээлийн харилцаа учраас бидний бариулж байгаа байшин
Нэгдүгээрт бидний хийсэн одоо тэр Монгол улсын стандарт шаардлага чанарт нийцсэн байх хэвээр. Ингээ хэдэн давхар туслангууд хийгээд байдаг. Тэгээд чанар нь стандарт нь нийцэхгүй байвал бид нар энэ дээр одоо том асуудал үүснэ. Тийм учраас өнөөдрөөс эхлээд би нийслэлийн хөрөнгө оруулалтын газрыг энэ дээр давхар хяналт тавиа гэдэг ийм одоо үүргээр оруулж ирж байгаа. Мөнхөд таана. Тийм нийслэлийн хөрөнгө оруулалтын газар давхар миний өмнөөс захиалагчийн хяналтыг хэрэгжүүлнэ. Энд орж байгаа энэ бетон зураг мөн чанар стандартаа нийцэж гэнэ үгүй юу? Энэ орж байгаа барилгын материалууд нь чанартаа нийцэж гэнэ үгүй юу? Сантехникийн хэрэглэлүүд нь тоноглолууд нь чанар стандартад нийцэж гэнэ үгүй юу гэдгийг ярих гэж ирж байгаа. Тэгээ бид нар энийг 2027 оны 7 сараас эхлээд энийг чинь 7 сараас өмнө борлуулалтыг эхлэх гээд 2026 оны 6 дугаар сараас эхлээд энэ дээр тусад нь нийслэлийн орон сууцны корпорациар дамжуулж борлуулалт хийх гэж одоо явж байгаа шүү дээ. Яагаад гэвэл ялгаагүй хувийн компанитай ялгаагүй нийслэлч гэсэн зээлээр бариулж байгаа энэ төслөө богино хугацаанд эдийн засгийн үр өгөөжтэй болох ёстой. Гэтэл ийм ойлгомжгүй байдал үүссэн учраас нийслэлийн засаг даргын 1-р орлогч энэ одоо талбай дээр сар болгоо ирж энэ төслийн явцын талаар мэдээлэл авч байна. Дээр нь Мөнхөд даргын нийслэлийн хөрөнгө оруулалтын газрыг төлөөлж давхар хяналтууд захиалагчийг төлөөлж хяналтууд тавьж явж байна. Тэгээ бид нар Exim банк манай хоёрын хооронд нөгөө гүйцэтгэл бичиж байгаа юм дээр би Мөнхөд даргын гарын үсэг зурагдсан нар нь гүйцэтгэлүүдийг эцлэн байж байгаа санхүүжилтийг гаргаж яхаар ингэ явж байгаа. Тэгэхээр та манай тендерт оролцохдоо би ийм техник ийм одоо ажил хүчтэй оролцсноо гэж тендерт ялчаад яагаад 7 инженер авчираад энэ дээр төслийн менежментээ хийгээд тэгээд туслангийн туслан баахан хүмүүс аваад байгаагаа нэгдүгээрт тайлбарлаа. Нэгдүгээр тэргээ тайлбарлаа. Хоёрдугаарт энэ Сүмбэр цамхаг гэдэг компани удирдлууд би одоо танай туслан гүйцэтгэгч хоёрыг өнөөдөр уулзуулж байгаа юм чинь танай хоёрын хооронд ямар асуудал байгаа юм. Өнөөдөр энэ хэвлэл мэдээлэл хэрэгслэр энийг ингээд бүтэн бид нар нийтэд мэдээлнэ. 그러니까 저희가 입찰할 때 원래 키퍼스라고 해서 한국인 직원 계획은 원래 7명이었었고 나머지는 현지 로컬 엔지니어가 운영하기로 되어 있었습니다. Анх ер нь төлөвлөгөөгөө танилцуулахдаа 7 солонгос инженерийг авчирна тэгээд доотлоо Монгол инженерүүдийг авч ажиллуулна гэдэг юмыг бол би тендерийн баримтчгийг энд авчаад байна шүү дээ. Энд та нар техник хэрэгсэл энэ төр ингээд өөрсдийн техник хэрэгсэлтэй энэ төр оролцсон гэж тендертэй ялж байгаа байхгүй юу? Ялцсныхаа дараа та нар долуула сөүлээс нисчирээд хэд дамжуулаад ингээд тендерээ яагаад ингэж хийж гүйцэтгэж байгаа юм бэ? Тендерээ тайлбар өгчөөл гэж шүү дээ. Тэгээд анхронгоор 이제 사용해서 надгаа монгол хэл дээрээс гаргаад байна. 사용해서 이제 бидний тендер таасан материалыг 그거를 이제 하지 않고 왜 이제 하도업체를 계속 쓰고 하도업체한테 이제 100% 맡기고 일을 하고 있는지 그거를 물어보시면. 저희가 뭐 직접 구매할 수도 있고 협력업체를 통해서 할 수도 있고 그런데 선택의 문제인데 현장에 필요한 자재와 장비를 어떤 방식으로 할 건지는 이제 현장에 맞는 방식으로 선택을 해서 지금 이렇게 진행을 해 왔었던 겁니다. Ерөн техник хөрөмжийг бол бид нар өөрсдөө оруулж ирж ажиллах болох байсан ч гэсэн яг Монголын нөхцөл байдал тааруулаад ингээд ажиллаад одоо доотлын компанитайгаа гэрээлээд ингээд ажиллаад явж байгаа. Тэгэхээр доотлоо дарга тэгээ ингээд төхөө одоо хэдүүлээ ийм цаг хугацаанд тендерийн гэрээгээр хүлээсэн үүрэг мөргийг өнөөдөр энд ярихаар нэлээд урт болно. Тэгэхээр танахаас яг төлөөлөх ёстой хүмүүс танай 2023 онд яллуу тендерт 24 онд ялсан. Гэхдээ тендер бүр өмнө намайг ажиллахаас өмнө зарлагдсан юм байна. 24 оны 3 сарын 1-нд зарлагдсан. Өмнөх хугацаанд Хоёр дахь зарлагдсан тийм. Танай анх тендерт ялсан материал дээр чинь танай талаас энэ төлөөллийн хүмүүс нэг суугаад хэдүүлээ танах ямар үүргээ биелүүлэхгүй байгааг бид нар дүгнээд Exim-ийн талд бид нар захидлын явууллаа. Тэгэхээр танах тайлбаруудаа гаргаж өгөх хэрэгтэй. Бид нар бас нөгөө танай компаниг хэлмэгдүүлж болохгүй үднээс танай тендерээр анх ялсан хоёрт нь энийг бас авчих. Энэ манайхтай байгуулсан гэрээ эдний тендерт оролцсон анхны тендерийн санал гэдэг чинь гэрээний нэг хэсэг оперт штэ.
Тэгэхээр тэр өөрөө оператн дээр хэлсэн амлсан амлалтаасаа юу нь өнөөдөр ингээд амьдрал нийцэхгүй зөрчигдөж байгаа талаар эдгээр өөрсдөр нь гарын хөлөө өсөж зуруулаад тэгээд би танаа экзим рүү солонгосын экзимийн удирдлагууд руу би өөрийнхөө гарын өсгөтэй загтлыг явуулъя. За ингээд энэ асуудлыг хариу комментар өгөөж өөрийн сайн эх 7 хоног гэхэд эцлээ. За одоо та энэ танаа туслан гүйцэтгэгч Сүмбэр цамх компанийнхаа захирал чинь тантай холж уулзч чадахгүй яваад байгаа гэж байна шүү дээ. Энэ дээр тайлбар хийлээч. 몸만나고 있다고 해가지고 그거를 시즌한테 얘기를 했대요. 그거를 어떻게 이제 만날 건지 여쭤보시는데 선배들 쪽에서 이제 우리랑 만나고 싶은데 못 만나고 있었다고요. 그러니까 만나서 해결할 수 있는 문제는 이제 뭐 만나서 해결하면 되는데 그동안 우리 입장에서 보면 또 계약을 벗어난 요구를 계속 지속적으로 해왔기 때문에 저희는 계약에 맞게 행동을 하기 위해서 계속 준비를 해왔고 그 계약에 맞는 행동을 계속 요구를 했는데 그에 대한 답변이 없어서 만난다는 것 자체가 큰 의미가 없어서 특별히 만남은 одоо Исаны зүгээс болохоор гэрээний дагуу ажиллахыг хүссэн. Гэвч одоо Сүмбэр цамхаг туслан гүйцэтгэгч маань гэрээний дагуу ажиллаа ингээд сайн хийгээгүй болмаас бол ер нь бол ингэж уулзаж ярилцах шаардлагагүй гэж үзсэн. 저희는 해외 업체이기 때문에 가장 중요한 거는 신뢰입니다. 신뢰를 위해서는 계약이 가장 중요하고 그 계약을 지키는 게 гадаад компани, солонгос компани юм болохоор ингээд одоо Монгол дээр ажиллаг хийж байгаа болохоор ингээд Монгол компанитай ихтгэлцэлтэй байх хэрэгтэй. Ихтгэлцэл маань болохоор энэ гэрээн дээр үүснэ. Тэгээд гэрээний дагуу ингээд ажиллаа хийхгүй байгаа болохоор 계약을 준수하기를 계속 요청을 했는데 계약 외에 추가적인 사항을 계속 요구를 해서 그걸 저희가 수용할 수 없었기 때문에 만날 자체가 큰 의미가 없다라고 판단을 했습니다. гэрээний дагуу асуудалгүй ингээд манай зүгээс л асуудалгүй байсан. Гэвч одоо гэрээнээс давсан юмыг бол манайхаас шаардаж эхэлсэн. Тэгээд тийм болохоор манайхаас одоо хариу өгөөгүй гэж уулзъя. Тэгээ би чи нэг надад хариу өгөөч. Би танаа хоёрын хоорондох одоо гүйцэтгэгч, ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч хоёрын хоорондох үйл ойлголцлыг зохицуулах хэрэгтэй албан тушаалтай юм уу? Чи тэн дээр нэг тайлбар өгөөч. Намайг тийм чи үүрэгтэй гэж бодоод байгаа юм уу? 이제 하도 합치하고 문제를 우리가 이제 하도 합치하고 문제를 그거를 해결해 주는 사람이 아니다. 그래갖고 Чи тэгж ойлгоод байгаа юм уу? 그렇게 좀 이해하고 계시냐고 이제 알고 있습니다. 네, 그렇게 충분히 이해를 하고 있고 해결하기 위해서 지금 노력은 하고 있습니다. 아니 이제 시장님이 그거를 해결해 주는 사람이 아니고 좀 내놔도 그래도 Сүмбэр цамхаг хоёрын хоорондох маргааныг одоо тэгэл ирээл шийдчих хэвээр хүн гэж ойлгоод байгаа юм уу? үгүй энэ одоо асуудал үүсгэж дууслаарай гэж. Чи нэг нь хамгийн сүүлд 10 сарын 3-нд одоо дэгийг захиралтай бигээд болсон. Дэгийг захирлаад бид нэр одоо хэлсэн компаниас юу шаардж байгаа вэ гэхээр гүйцэтгэлээс гадна нэмж одоо мөнгө өгөхийг 여기 가시면 би хэлсэн компани хууль зүйн төсөл зүйж байгаа. Мөнгөч хууль халтан сөхөж байна. Хамгийн сүүлд бид нэр одоо Сүмбэр цамхаг групп компани захиралтай 2015 оны 10 сарын 3-нд болцсон. Өөрөөр хэлбэл санхүүжилттэй холбоотой асуудал. За талуудын оронд бол санхүүжилтийг гүйцэтгэлээр олохоор тохиролцсон. За гүйцэтгэлийн дагуу бол гүйцэтгэлийн мөнгийг бол олгоод явж байгаа. Боловч гүйцэтгэлээс нэмж одоо санхүүжилт олгохыг бүрүү тэгжээж энэ байлгаж цаашаа өргөж явахыг өөрөөр хэлбэл зарим албан бичмээр нэмээд 12.8 сая доллар хэрэгтэй. Нэг болохоор 3.5 буюу 2.1 сая долларыг одоо илүү санхүүжилт өгөөч, урьдчилгаа болгож өгөөч гэдэг юм шаардлагуудыг тавьсан. За энэ одоо төлөвлөгөө төлөх боломжгүй зөвхөн гүйцэтгэлээр гэж тохирсон учраас гүйцэтгэлийн мөнгийг олгосон гэдэг гүйцэтгэлийн мөнгөний хамгийн сүүлд 1.4 сая долларыг 10 сарын 6-ны өдөр шилжүүлсэн байна. Тэгээд эргүүлээд нөгөө туслан гэж яриад байгаа одоо хүмүүс маань одоо ажил хийсэн хүссэн аваагүй асуулт яриад байдаг. Тэгэхээр туслан гүйцэтгэж байгаа компаниуд маань бас яг ясан компаниас тусаад зөвшөөрөл авч ирээс орж ирээгүй. Яг Сүмбэр цамхаг компани ажилтан гэдэг ойлголтоор яваад байгаа. Ийм бас дүү зүрхгүй. Талуудын оронд гарсан гэрээний зөрчил гараад байгаа учраас иргэдээ энэ маргаа үсээ яваад байна. за чи тэгээ тайлбарлаач. Чи заллие гэдэг юм уу? Чи эднийхтэй байгуулсан гэрээгээрээ өөрийнхөө компаниар хийж гүйцэтгэнэ гэж гэрээсэн юм шүү. Чи энэ бид нар байна шүү дээ. Энэ татвар төлөгчдийн мөнгө багхгүй юу?
Зүгээр нэг хин нэг заллингийн хүмүүс орж ирэл бидний энэ төслийг одоо ингээд сүйтгэнэгвэл энэ өстө дөөлөө заяа. Ялангуяа чам шиг хүүхэнд бид нар энэ төсөл мөслөө сүрүүлэхгүй заяа. Чи яагаад энэ гадны хүмүүсийн итгэлийг эвдээд энэ компанитай гэрээ хийчихэнгүүтээ өөрийнхөө компаниар ажил хийж гүйцэтгэнэ гэж ярьчаад чи баахан хүмүүс тусна ингэж авчираа тэн дээр нь ашиг хүртээд тэгээ анханасаа тохирсон юм дээр чи дахиж гүйцэтгэлээр биш урьдчилгаа төлбөр өгөх гээд байгаа. Чи яг одоо барилгын талбай дээр яг Сүмбэл самхаг гэдэг компани нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа хэдэн хүн байна. Энийг даваад л үзээд. За чи тайлбар хий. Бүгд нь энэ өдрийн мэнд хүргэе. Тэгээд Монгол улстай хэрэгж байгаа төсөлөөр одоо нэрийн нөхөө олдож байгаа намайг нэгдүгээр дуурчлаарай. Хоёрдугаарт Elson Construction Victoria хооронд хийсэн гэрээний залтан дээр бүх хариуцлага Сүмбэл самхаг өөрөө өөрөөр хийсэн байдаг. Тэрэн дээр туслан гүйцэтгэгч оруулж ирээд мэдээж Монгол улсын барилгын хэмжээнд тусгай зөвшөөрлийн 16 маягт ирдэг бид нар дээр. Тэгээ энийхээ дагуу мэдээж дулаан хийхээр дулааны тусгай зөвшөөрөлтөд компани авчирдаг, цахилгааны тусгай зөвшөөрөлтөд компани авчирдаг. Энэ бүхнийхээ доор бид нар туслан гүйцэтгэгч бүх төслүүд авч явдаг. Энэ нормчлсан бүр дүн тооцоон дээр хүртэл байж идэг. Дөрмөө би олзурчаагүй. За бид нар 3 сарын 14-нд 3 сарын 7-ны өдөр бид нар гэрээ ирсэн байдаг. 3 сарын 14 буюу цастаа ахад манайхыг төслөө эхлэх шаардлагыг тавьж ирсэн. Тэгээ бид нар 3 сарын 14-нд өөрсдийн хөрөнгөөрөө төслийг эхлүүлсэн. Урьдчилгаа төлбөр гэж орж ирэх байсан мөнгийг Elson Construction удаадараа өөр зүгээр зарцуулсан байдаг. Тэгээ тэр зүйлийн талаар энэ мөнгө одоо өгөөч гэдэг шаардлагыг тавьж ирсэн. За тэгээд нэгдүгээрт нь өчигдөр ингээд 6 удаа над руу нэг албан бичиг явуулсан. 6 удаагийн албан бичиг нь дандаа бүтгэх хэв шинжтэй. Намайг талбай дээр ирдэггүй, захирлыг нь олдоггүй. Эсвэл туслангийн туслан үүс. Ер нь бол гэрээн дээрээ манай туслан гүйцэтгэгч нарыг одоо 2-2 дээр заасан байгаа. Сүмбэл самхагтаа хийсэн туслан гүйцэтгэгчдийн асуудлыг Elson Construction бүрэн хариуцахгүй гэдгийг өгүүлбэр байдаг. Тэгэхээр би өөрийн туслан гүйцэтгэгч нараа бүрэн хариуцсан гэдгийг энд албан ёсоор хэлье. Дэд гүйцэтгэгчээр орж ирсэн Сүмбэл самхаг компани нь өөрийн туслан гүйцэтгэгчдийн хохирол цаашид гарах эрсдлийг би бүрэн хариуцна гэдгийг илэрхийлээд гэрээ зурцсан байт юм аа. Мөн тухайн төсөл дээр орж байгаа пум сапууд, хэв хашмал, техник тоног төхөөрөмж бүгдийг Сүмбэл самхаг компани гаргасан. Мөн энэ төсөл хэрэгжиж байгаа явцын оршин сууц буюу бидний офис Elson Construction-ы унах машинуудыг хүртэл Сүмбэл самхаг гаргасан байгаа. Тэгээ одоогийн байдлаар Сүмбэл самхаг компани нь өөрийн төсөвтөө би энэ дээр нэг ширхэг хадаас ч нэмээгүй бүх тооцоог өчигдөр санхүүгийн аудитор гаргуулсан. 44 тэрбум 689 сая төгрөгийг гаргасан. Elson Construction-аар албан ёсоор манайх руу 9 сая 15 мянган доллар шилжиж орж ирсэн буюу 32 тэрбум доллар 32 тэрбум төгрөг шилжиж орж ирсэн. Одоогоор Сүмбэл самхаг компани 12 тэрбум төгрөгийн одоо дутуу гүйцэтгэл авсан хэмжээтэй явж байгаа. Тэгээд Elson-ы захирал намайг талбай дээрх ажлаа гэрээний дагуу гүйцэтгэхгүй байна гэж хэлж байгаа боловч манай гүйцэтгэлээр нийслэлээр тайлангаа тавьдаг. Энийг нь би зогсоох гэж үзээд ганхуу дараагаар албан бичиг бичижсэн, хүсэлт тавьжсэн. Үнэхээр манайхыг гүйцэтгэлээ хийж чадахгүй, Сүмбэл самхаг гэрээгээ зөрчөөд байгаа, талбай дээр ажиллаа явуулж чадахгүй гэдэг нөхцөл байдал үүсгэж байгаа бол энэ удаагийн санхүүжилтийг битгий олгож өгөөч. Яагаад гэвэл энэ бүх гүйцэтгэл нь манай тайлангаар нийслэлээр очт юм аа. Elson-оос 6 инженер, 7 инженер ирэх ёстойгийн 4 хүн инженер нь талбай дээр ажилладаг буюу бид нарыг зөвхөн хянах зорилготой байдаг. Энэ хүмүүс нэг ч удаа талбай дээр очиж тоосох зөөх ажилтж оролцдоггүй. Хяналтыг давхар Omli гэдэг компани тавьдаг. Дээрээс нь би анх энэ талбай эхлэхэд 420 хүний бүрэлдэхүүнтэй ирж ажилласан. Миний дээл репортын дараа. Тэгээд аваад за мөн ингээд намайг чи ингээд цагдаа дээр асуудалтай Сүмбэл самхаг компани, зарилан компани гэдэг үгийг амаар бөгөөд бичгээр янз бүрийн байдлаар илэрхийлсэн учраас би Сүмбэл самхаг компани цагдаагийн асуудал нэг ч удаа оролцоож байгаагүй гэдэг бичгээ авсан. Намайг татвар дээр өртөө гэсэн. Би мэдээж олон төсөлтөд олон жил ажиллаж байгаа. Би 101 сая төгрөгийн татварын өртөө гарсан байлаа өнөөдрийн байдлаар. За нийгмийн даатгал дээр би ямар үр шимтгэл төлбөр тооцоогүй манайх 70 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг компани байгаа.
шүүхийн шийдвэр болон бусад хүнд би өргөө гэдэг бичих маань байна. Удаа дараа намайг ингэж гутгсан 6 удаагийн алтан бичгийг явуулж. Тэгээ би ингэж бодчих. Яс Нямбатар дарагта юу бэлдсэн байгаа? Албан ёсоор одоо ярьж байгаа бүхнээ танилцуулгаар бэлдсэн байгаа. Чи өрдрөө. Тэгээд ерөнхийдөө бол ингэж байна. Монгол улсад маань энэ тэндээс ингээд хөрөнгө тусламж ингээд дээгүүр манай хэдэн дарга нар явж байгаа тусламж зээл хэрэгжих ёстой төслүүд олоод ирэх юм аа. Тэгэхээр ингээд дунд нь төслийн ихэнх хүнд ажлуудыг хийлгээд одоо мэдээж би ашигын төлөө байгууллага 10 төгрөгөөр хийх ёстой нэг 6 төгрөгөөр өөрийнхөө чадлаар хийцэн л байгаа. Тэгж жагаад яг орлого руугаа ороод ирэх буюу ашиг руугаа ороод ирэх үе дээр компанийг солих ч юм уу, болиулах ч юм уу, Монгол компаниудыг гүтгсээр хагаад явуулдаг, эсвэл төслийг ийм аюултай байдалд оруулж байгаа зогсоодог. Энэ нь дараа нь шүүхийн шийдвэрээр очиж шүүхийн өмнө шийдэгдэх боломжтой боломжгүй мэддэхгүй маш олон компаниуд ийм байдалтай удаа дараа явж байгааг би бас ажиглаад мэдээд салбартай хүнд байгааг мэдчихэж байгаа учраас аль болох маргаан өсөхгүй дотооддоо шийдвэрлэе. Пиг захирлаас өөрийнх нь хажууд нь явдаг монгол хэлтэй захирлын захирлаар дамжуулж гуйсан. Пиг захирлаа та бит хоёр өөдөөдөөс харж сууж шийдвэрлэнэ. Танд юу үсээд байгаа юм бэ? Санхүүгийн одоо нөхцөл байдал чи хүнд байгаа бол би хэр хэмжээнд нь явуулж яхад та надад эргээд мөнгө олохгүй. Би тэр хүртэл явуулж иж болно. Хоёлаа ярилцсан уулзъя гэдэг. Энэ төслийн талбай дээр инженерүүдийн захирлыгаа авахгүй. Энд сая ингэж хэллээ шүү дээ. Бид нар ямар ч илүү одоо төлөх юм байхгүй гүйцэтгэлээрээ санхүүжилт гаргана гэдэг. Эннийхээ шалтгааныг л хэлчих. Энэ ингээд 5 сая 800 мянган долларыг надаас авсан гарын үсгэн байгаа. Эсвэл дарга ингэж над дээр албан ёсны төсөл тэгээд би 2-7 хоногийн өмнө хорлолцсон юм гэж дээ. Бүгдээрээ цуг байсан. Тэгээд тэр үед бол 14 тэрбум доллар алтан шагаа тийм үстэй. 14 тэрбум одоо 12 тэрбум өгөөгүй ингээд гүйцэтгэлээр ингээд хэдүүлээ нэг хорлолцсон шүү дээ. Тэгээд би таад хэлсэн шүү дээ. Цэрэн цэржиндээ бүксэндээ байдаг. Та хэд нь шүү дээ, тэ? Ажлаа чанартай байгаа. Бид нар энэ асуудал чи орохгүй. Гэрээгээрээ гүйцэтгэлээрээ мөнгө өгнө гэчээд өгөөсөн шүү дээ таад. Тэгээд тэр та хэдэд энэ доороо тусан гүйцэтгэгчдийн тэр мөнгө төрний асуудал хамаа байхгүй. Ажлаа гэрэнийхэн дагуу хий гэж хэлсэн. Тэгээд би та хэдэд мөнгөний шилжүүлгээ 7 хоногийн хугацаатай үүрэг өгсөн байсан. Өнөөдөр би мэдээлэл авч байгаа та тэрнийх нь талыг өгсөн байна. Ажил хийсэн бол мөнгөний өг. Хэрвээ хийж чадахгүй гэрээг нь цуцлаад явуул гэж би хэлээ хэвчтэй. Ягаад тэр дагуу юмнууд хийгээгүй. Тэр мөнгө олгосон дагуу гүйцэтгэх нь 1.4. Дутууг нь олгосон байна гэж штэ. Тэгээд чадахгүй гоо гэрээг цуцлаад яв бид нар асуудал чи орохгүй гэж хэлсэн штэ. Ингэж одоо шүү дээ, тэ. Даваа талаа маргааш нийслэлийн иргэдийн уралтай. Чи маргааш энд яг бүтэн суугаад ганхуу та хэд бүтэн суугаад одоо энд айгүй энгийн тоо ярьж штэ. Нэг нь гүйцэтгэл хийцэн гэдэг, энэ хийгээгүй гэдэг. Тэгээ тэр норм дүрмийн улсууд суулгаж байгаа яа. Тэгээ би бол энэ бусад одоо компаниудтай ярихгүй. Би зөвхөн танай компанитай захиалагчийн хувьд асуудлаа ярина. Үнэхээр ажлыг дундуур нь орж ирээд гацааж байгаа бол би та нартай бас давхар ярина. Би бол дүрм айгу тодорхой штэ. Бид нар юу хүсэж байгааг бол яг энэ зурагт харагдж байгаа шиг 2007 айлын орон сууцыг бид нар 27 оны 7 сарын 1-нд л хүлээж авмаар байна. Бид нар энэ голд нь 2 байшаа харагдж байгаа. 2 сургууль цэцэрлэг тийм ээ. Цэцэрлэг сургууль 2. Энэний мөнгийг бид нар энэ жил нийслэлийн төсөвдөр тавих гэж байгаа. Тэгээд энэ яг ингээд 27 оны наадмын өмнө яг энэ хотгоныг зэрэг нээгээд одоо гэр хорооллын айл өрхүүдийг энэ орон сууц руу бид нар шилжүүлж оруулъя. Энэ сонгоны хайрхан дүүргийн 34-р хороо, 1-р хороо, 35-р хороо энэ орчмын 22-р хорооны айл өрхүүдийг энэ рүү бид нар хашааг энэ орон сууцаар сольж нүүлгэж оруулъя гэдэг ийм зорилттой төсөл. Чөлөөлөгдсөн газар дээр нь бид нар яг энэ шиг дэд үтс татаад барилгын компаниудыг орж орон сууц барьсан орон сууцыг чи бид нар нийслэлийн ипотекийн зээлээр борлуулж өгье. Та нараас бид нар газрынхаа төлбөрт тодорхой орон сууцыг сан төвлөрүүлж авъя гэдэг л ийм зарчим явж байгаа байхгүй юу? Энэ сэлбдэр чихэлцээ явж байгаа, дам дэржээ дээр чихэлцээ явж байгаа, баян шүн дээр ч явж байгаа, шар хадан дээр ч явж байгаа, ханы материал дээр ч явж байгаа. Өөрөөр хэлбэл ингэжээж бид нар энэ 170 гаруй мянган гэр хороололд байгаа айл өрхүүдээ орчин үеийн орон сууцаар хангая. Айл өрхүүдийг төлбөрийн хүнд дарамтанд оруулахгүйгээр хашаа байшингийн орон сууцаар солиё гэдэг ийм төсөл явж байгаа байхгүй. Тэгэхээр би энэ төслүүд
1 хоногч тэр 1 минутч хоцрох ёсгүй төсөл гэдэг дээр би бүр хатуу байр суурьтай. Тийм учраас би өөрөө зорж ингээд асуудал үүсээд байгаа асуудлаас тойрох биш хэдүүлээ яг туучаад гарья. Ямар асуудал байгаагаа ярих гэсэн. За та хэд одоо туслан гүйцэтгэгч нар хичнээн төгрөгийн авлагатай хэдэн гүйцэтгэж байна? Хэдэн компани байна? 6 компани. Та нар яд юу каркас юуны цутгалтын юу юм уу? Угсралтын юм уу? Хүмүүс яг энэ угсралтын гэрээ байгуулсан тийм компани. Чи дэлгэрмаа сая хэллээ шүү дээ. Би угсралтын өөрөө хийж байгаа. Би тэр холбоо тохиолдол дулаан молоон дээр л би тусгай зөвшөөрлөө гүйцэлдүүлэх гэж яаж байгаа. Тэгээ эн чи бүх юмыг энэ хүмүүс хийж шүү дээ. Угсралт хийж шүү дээ. Тийм угсралт болон босоо зөв Би чамаас дахиад асууя. Чиний яг хэдэн хүн яг сүмбэр цамхгаараа энд яг нийгмийн даатгал төлөөд яг энд угсралтан дээр хэдэн бариад байна. За чи яг хэлчих. 420 хүн байна. Аа? 420. Гэхдээ эднийг оролцуулаад юм уу чинийх дангаараа. Гэхдээ би зөвхөн сүмбэр цамгаг гэдэг компани хэдэн хүнтэй юм бариад 70 орчим хүн аа? байна. 70 орчим хүн байна. Үлдсэн 380 энэ туслангууд явж байгааг тэгж ойлгож болох уу? Тий. Тэгэхээр миний хэлээд байгаа үнэн байгаач чи туслан гүйцэтгэж. Энэ хүмүүс дахиад туслангийн туслан болчихоо явж байна. Чи дөрөв хэлж шít одоо манай дарга нар гаднаас нэг зээл орж ирдэг, гадныхаа авчдаг. Энэ зориулт нь угаасаа экзимийн зээл шít. Экзим гэдэг чинь тухайн улс өөрийнхөө экспорт импортыг дэмжиж өгөх зорилгоор өөрийнхөө компаниудад зориулсан ийм зээлийг л олгодог шít. Энэ дээр бид нар энийг тэгээд та хэд орж ирэл эрсдэл авчруулад шít. Энийг бид нар өөрсдөө сонгодог бол дотоодын компаниудад өгч чинь. Гэтэл энэ цаанаасаа зориулт нь нэр заагаад богино лист үүсгээд энэ хэдэн компани солонгосын компаниудаас хамгийн сайн саналтад нь Монголын тал саналаа өг гэдэг тийм баха. Энд чинь бүр солонгосын сони хэвлэл дээр гарсан алдартай тендер штэ. 2023 онд тухайн үеийн хотын даргаыг өмнөх энэ тендерт унсан компани нь солонгосын төв хэвлэлүүдээр баахан гүтгэж бичижсэн тендер мөн бидтэй. Би андуураагүй л Сумын озар даргаыг одоо бараг авилга аваад тендер шалгаруулчлаа гэд гүтгээд эн чинь яг манахтай адилхан хэвлэл нь бас бозортцсон байлээ шүү дээ. Тэгээд шаардлага аль аль нь хангаагүйгээд тендер нь унгаагаад тэгээд сүүл дахид зарлаад дахиад эднийх одоо шалгангууд би дөнгөж ажил ирээд авцсан байхад эднийх шалгангууд эднийхийг одоо тэгээ хамгийн сайн гэж ажлын хэсэг дүгнсэн бол явуул гэсэн. Тэгээд ийм учиртай өөрөөр хэлбэл гадны компаниуд авдаг нь энэ өөрөө зээл нь гадны экзимийн зээл учраас тэр солонгосын компани авдаг хуультай. Нэг хоёрт нь би эднийд ямар нэгэн авцаа өгцөө байхгүй учраас ажлыг нь би нэгдүгээр орлогчоор дүгнүүлээд тэгээ үнэхээр ажиллаа гэрээний үүргээ ноцтой зөрчиж байгаа бол гэрээ цуслах саналаа би солонгосын экзимийн талд би гарын үсгээр явуулъя гэж байна. Хоёрт нь маргааш даваа талаа яг энд суужгаад маргааш чи 10 дугаар сарын 10 хэдний өдөр үлээ 16-ны өдрийн байдлаар энэ 2007 айлын орон сууцны гүйцэтгэлийг манай энэ хот дээр эрхээ бишийн хөрөнгө оруулалтын газар мадар гэдэг энэ бүх албатууд цуглаж суужгаад нийт хийсэн ажлын гүйцэтгэлийг гаргаж ирээд энэ үнэ ярьж байгаа мó энэ үнэ ярьж байгаа мó гэдгийг ингээ гаргах чинь. Тэгээ гарсан дээр нь гар хөлийн үсэг зурулжгаад чи тэр өмгөөлөгч нь бол яг тэр өдрөөр нь энэ хүний буруу бол эднийх гүйцэтгэлийн нийшээ гаргаж өгөө чи тэрийг тороолдгүй энэ хүмүүсийг хохирлгүй энэ чи ардаа олон хүмүүс хариуцж байгаа ард нь арга гэр болгонд хүмүүс цалин хөлсөө хартсан байж байгаа шүү дээ. Тэр хэдүүлээ бас нэг жоохон тийм хүн чанартай хүний дотор мөстэй байх хэрэгтэй. Хүн ажил хийсэн бол тэр мөнгөний дундаас нь шомбодлого шууд өгдөг. Тэр хүмүүс нь цалингаа авдаг. Ингээ ажил явах хэрэгтэй. Энэ жил харьцангуй дулаан байвал хэдүүлээ энэ төслийг нэлээд урагшлуулна шүү. Чи монгол хэл ойлгодсон шүү дээ тийм ээ. Өвөл хэдүүлээ жоохон гайгүй бол нэмэлт авалгүйгээр жоохон ажиллаа явуулмаар байна. Энэ графикийн хувьд тоцрогдолтой явж байгаа. Хоёрдугаарт бид нар бас хүлээсэн үүргээ биелүүлээд энэ доторх цэцэрлэг сургууль хоёрыг нь энэ жилийн эх жилийн төсөвдөр тавиад эртхэн гүйцэтгэгчийн шалгаруулад энэ дотор бид нар бас ажиллаа зэрэгцүүлээд явчмаар байна. Тэгээ энэ инсааны нөхөрт хэл заяа. Одоо маргааш яг талбай дээр хэдүүл ажилланаа. Би энэ хүмүүсийг бүр иргэдийн хурлаас маргааш манай иргэдийн хуралд очилгүйгээр энэ хүмүүсийг энэ дээр ингэж суугаад юутайгаа энэ тооцоон дээр
танах хэдэн энэ хүмүүс инженерүүд гаргачих. Тэр чинь амархан шүү дээ. Тэгээд нийт орсон куб метр юмнуудаа тооцоод ажлын гүйцэтгэлүүдийг гаргаад тэгээд маргаана таслаад нэг цэг тавьчих. Тэгээд цэг тавьснаас хойш энэ хүмүүстэй ингээд ойлголцоо цаашаага энэ Монголын олон барилгын компаниудыг ойлголцоод ингээд явах юм уу? Ойлголцохгүйгээр явбал одоо эртхэн нөгөө иргэний маргаан цаашаага даамжрахаас өмнө гэрээгээ цуцлаад дараагийн туслан гүйцэтгэгчээ сонгох юм уу? Эсвэл энэ хүмүүстэйгээ шууд гэрээ хийх юм уу? Эсвэл эднийхтэйгээ шууд гэрээгээ хийгээд явд юм уу? Энийг нэг мөр энэ 7 хоногт эцэл заяа. Сүмбэр цаамттай байгуулсан туслах мэдээлэл 14 хоног цаасан мэдээлэл авч өгдөг. Тэгээ энэ хүн чинь гүйцэтгэл аваагүй гэдэг шүү дээ. Мөнгөн дээр одоо холбогдохгүй байж одоо ингэж өчтдөг. За. Энэ хуульч орж ирснээс хойш бид нар яг ийм байдалд ороод байгаа шүү. Ингэж За төр байж би яриагаа дуусгачих. За энийг ингээд нэг талтаа шийд заяа. Нэг одоо тэгээд энэ хүмүүсийн хийж байгаа мөнгийг өгөөгүй та нарын буруу. Тийм үү, хийцэн ажлынх нь. Тэрийг бид нэг хөндлөнгөөс захиалагчийн үед манай төсөл эрсдэлд орох гээд байгаа учраас би нийслэлийн бүх аппаратуудыг авчирч ажилуулж эцэлье гэж шít. Зүг. За хоёрт нь шүү дээ тийм үү. Манай дээр ийм тохиолдол зөндөө гарч ирсэн. Би энэ бас яг захирал хэм билээ захирал. Тий, захирал би бас хэлчихье. Би өмнө нь хуучин дотоод иргэн сайдаар ажиллаж байхад энэ дархны зам дээр яг ийм кейс давтагдсан. Та санаж байгааз ажлын хувьд би тэгээ тухайн үед би ерөнхий сайд намайг бас дагуулж та анзаарснаа үгүй би дархны зам дээр очиод нөгөө ерөнхий гүйцэтгэгч хятадуудын би хилийн хоргийг тавиад тэр Монголын компаниудад өгөх гүйцэтгэлүүдэд өгж санхүүжилтүүдийн цаг тухайд нь олго гэж шаардлага тавьсны хүчинд дархны зам тухайн жилдээ ашиглалтанд орж ирсэн. Тэр энэ бол нэг одоо тийм шинэ кейс биш. Тийм учраас би ч гэсэн нэг одоо яг тиймэрхүү хэмжээний бас нэг арга хэмжээ авах хүсэлтүүдэд би холбогдох хууль хяналтын байгууллагуудад тавихад бэлэн байгаа штэ. Тэгээ гуравт нь танахтай анхны тэр тендерт өгсөн санал энэ гэрээний үүргүүдэд бид нар энэ 10 дугаар сарын дунд хүртэлх нөхцөл байдлаар нь дүгнээд та хэд бидэрт одоо гэрээний үүргээ тэр анхны амлалтандаа хүрээгүй байгаа тохиолдолд бид нар ч гэсэн та нартай байгуулсан гэрээгээ цуцлаа гэдэг саналаа экзем зөргүүлэхэд би бас бэлэн. Тэгэхээр би 3 зүйл хэллээ. Маргааш энд ингээд өнөөдрийг хүртэлх гүйцэтгэлүүдээ хань. Хоёрдугаарт энэ шууд туслангийн энэ харилцаатай холбоотой юмнуудаа хэдүүлээ. Энэ хүн ирээд үнэхээр тэнд ажил хийжсэн ажлын гүйцэтгэлийг өгөөгүй булзаад байгаа бол та нарын буруу. Тийм ээ? А энэ хүмүүс гүйцэтгэлээ авчаад илүү одоо асуудал тавиад гэрээ заагаагүй юм дурдаад байгаа бол эдний буруу. Энэ асуудлуудаа шийд. Тэгээд дараагийн дугаарт би танаатай байгуулсан ерөнхий гэрээн дээрээ эргэж харах ийм боллоо. Тэгээ одоо болохгүй л эртхэн энэ өвлийн улиралд бид нар экземтэй очиж уулзаад цуцлаад тэгээд дараагийнхаа одоо гүйцэтгэгчийг сонгон шалруулад явхад одоо илүү одоо тийм залжин биш. Яг Монголд ажил энэ төслийг дуусгачих гэсэн сэтгэлтэй гүйцэтгэгчийг бид нар шалгаруулахад надад татгалзах зүйл байхгүй. Тийм учраас энэ болгоно одоо эцлээ. Өнөөдөр хэдүүлээ ингээд Дэлгэрмаагийн гаргаж өгсөн бичиг энэ Элсан констракцны гаргаж өгсөн бичгийг хэдүүлээ шүүх урс шиг суугаад бүгднгээр нь дүгүүлт хийх ямар ч тийм боломж байхгүй. Маргааш мэрэгжлийн хүмүүс төр экстрематор гэдэг програм дээр суугаад бүх юма тооцоо бодоод тэгээ гүйцэтгэлүүдээ гаргаад ир. Тэгээ миний нэг тавьж байгаа шаардлага энэ хоорондох учир жандсан чи олдоод ажлын цаашаа үргэлжлэж явхаар бол энэ одоо 11 сар энэ төр гайгүй дулаахан энэ төр байвал ажлыг цааш нь нэлээд өдөж явуулмаар танаа хоцрогдолтой явж байгаа. За надаас асуулт байна уу? Би монголчууд бол бүгд нь ойлгохоор юмнаа хэллээ ш тийм ээ. Тий. Туслангийн туслан компаниуд маань бичнээ дүр аваагүй авлахтаа байгаас асуудал тодорхой. Яг үнийн дүн хэлдэггүй юм. Тэрийг бас тодруулаад болж байгаа. Хүмүүс нээлттэй хийж байгаа. Тэр нь тийм нууц юм уу? Байгууллага хоорондын хийсэн нууц гэрээ юм уу? Та хэд одоо хэдийн хэмжээний энэ сүмбэр цамхаг компаниас авлахтаа байгаа. Тэрийг одоо хэлж болох юм уу болохгүй юм уу?
Энэ байгаа компани нийлээд 10 тэрбум төгрөг байна. Тийм л байна. Нууц сум байхгүй. 10 тэрбумын авлагатай гэж шүү дээ. Эднийг та нарт ямарч тооцоог өгч. Тэгэхээр тэр дунд нь байгаа 10 тэрбум төгрөг хаана байгаа? Тооцоогоо өгөөгүй шүү дээ. Одоо тэрийг маргааш одоо бид нэ Маргааш таны хэлснээр бид хоёр талаас нь нийлээд тооцоогоо нийлжээ. Өөрөөр нь уг нь манай санхүүгийн дээр бүтээл таалан байна л та. Яг үннийг хэлэхэд одоо энд ажиллаж байгаа компаниуд зуны турш ажилласан гүйцэтгэлийн 7, 8, 9 сарууд олгогдсон ба 10 сар хамгийн сүүл нь олгогдсон. Гэтэл энэ хүмүүс гүйцэтгэлийн мөнгө юус аваагүй байна. Тийм учраас 10 тэрбум гараад явж байгаа юм. Яагаад вэ гэдэг шалтгааны одоо. За маргааш 10 цагт нийслэлийн засаг даргын 1-р урлагч даваадлаа. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Мөнхбат, нийслэлийн орон сууцны газрын дарга Ганхүү нарын хүмүүс холбогдох инженерүүдтэй ирээд явъя та хэд энэ гадах ажлуудаа бол зогсоолгүй үргэлжлүүлээд явжээ. Тэгээ энэс хойш даваадлаа дарга бараг энэ төслийн талбай дээр байнга ирж хяналтууд тавьж та хэдтэй уулзалтууд хийж юун дээр гацаж торж байгаа юмнуудаа ярьж явна. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар давхар хяналт тавина. Тэр Солонгос компани дангаараа захиалагчийн хяналтыг тавихгүй. Бид нар энэ дээр өөрсдөө экземтэй бас загтлагч нь. Тэгээ энэ дээр бид нар давхар ийм гурвалсан хяналттай гар үсэг зурж иж экземээс гүйлгээ гаргах энэ дээр өөрсдийнхөө оролцоог нэмэгдүүлээ. Зөв. Би үл 27 оны 7 сарын 1 гэхэд энд 2007 айлын орон сууц дотроо сургууль цэцэрлэгтэй ногоон байгууламжтай ийм одоо юу орохыг хүлээж байна. Энэ чинь бид нар энэ хотгоны чинь уртлаар болоо хойтлоор тойрог хурдны зам явах гэж байна те. 2 дугаар тойрог чинь 2 дугаар тойрог хурдны зам чи яг энэ уртлаар ингэж тойрч явах. Хамгийн төгжрлгүй эрүүл агаартай ийм бүс гэж бид нар энэ төслийг сайн хөгжүүлээгээд ингэж зорио явж байгаа байхгүй. Тэгэхээр одоо өнөөдөр бүх юмыг бид нар сонсчлоо. Ингээд яг дунд нь 10 тэрбум төгрөгийн гүйцэтгэл хаашаа орсон мэддэхгүй болчиход байна. Тэгэхээр энэ иргэний ийм маргаантай асуудал даймжирхаар энэ ингээд өшөө асуудал хуралдаад байдаг. Хэдүүлээ эртхэн нөгөө үүсэт байгаа асуудлаа буруутай буруугүй эзтэй сонгоод олоод тэгээд энэ жирийн барилгачтай ихний ээлжинд хохирлгүй болох ёстой. Тэгээд тэр дараагийн асуудал та би үл эцсийн нүндээ ганцхан танай компанитай л хариуцлага асуудал яригдана. Танах маргааш тэр санхүүгийн хүмүүсийг бүгдийг байлцуулаад бүгд энэ дээр юмнуудаа тооцоогоо танаа талаас бас нийл хүмүүс чинь байгаа үстэй. Тэг би хин Солонгосын чи та жоохон дотроо инээ чи өрөө суугаад байж юм шиг надад санагдаад бахи. Чи яриад нэг Солонгосын экземийг цуцалж чадахгүй байх энэ төргээ тийм бодол байгаа юм шиг үстэй. Яг үүндээ бид нар ингээд энэ төслийг явуулъя гэдэг чин сэтгэлтэй компанитай л бид нар хамтарч ажиллахыг хүсэж байгаа. Тэрнээс биш ингээд илүү ашигын төлөө яваад илүү олон хохироогоод байгаа ийм компанитай бид нар цаашаа ажиллах бас сонирхолгүй. Угаасаа экзем дээр хэд хэдэн төслүүд фейлдэд байгаа шүү дээ. Чи сонссон баг тийм ээ. 10 аймгийн дулааны цахилгаан станцтай холбоотой төсөл чинь үндсэндээ нөгөө компани дампуурч гүйцэтгэж чинь. Харин энэ төслийг чи бид нар ингээд эвтэйхэн шиг явуулаад энэ төслийг дампууруулчихгүй явуулъя гэд нэлээд төвчээр зааж явж байгаа шүү дээ. Энийг та хэд ерөөсөө ойлгохгүй байна. Аль талдаа. Би жишээлбэл энэ компанийг олж өгөөгүй. Тийм баха. Чи хэм блэ захирал? Исон. За, захирал. Би энэ эмэгтэй та хоёрыг уулзаад гэрээ хийгээс нэгч байгаагүй. Энэ эмэгтэйг энэ сүмбэр цамхаг гэдгийг танах л өөрөө сонгосон тийм үү? Манай энэ дарга нараас нөлөөснө. Одоо шууд хэл. Чи тэг яаж танд яаж олж авсан юм? Энэ захирал олсон юм. Тэгээ би бол танаатай эцсийн хариуцлага яриа шүү. Бүр болохгүй цуцлах асуудал яригдах. Ийм төвшөнд хүрчээд байна шүү. Би одоо тэр Солонгосын нөгөө 10 цахилгаан станц шиг дулааны станц шиг юм хиймээргүй байна уг нь. Уг нь эхнийгээ гарсан гараагаараа хийсэн хүмүүс нь хийгээд дуусгаад түлхүүр гардуулаад
ингээд дуусгачих. Ийм л одоо чин хүсэлтэд ингээд явж байгаа шүү дээ. Бусад тэр эрчим хүчний яам дээр байгуулагдсан ихэнх экземийн зээлүүд хүндэрсэн шүү дээ. Тэгэхээр ийм болгомооргүй байна. Тэгээ компаниуд маргааш бас өөрсдийнхөө тооцоо моцоогоо сайн нийлээд тэгээ маргааш энэ 7 хоногт тэр төлбөр тооцооны асуудал нэг бол энэ хүнээс авч таарах нь байна, нэг бол чамаас авах нь байна, тийм үү? Тийм. Тэгэхээр хэдүүлээ асуудлыг хүндрэгж болохгүй шүү. Би нэг тэгж хүн амьтан дарамтлж хэлж байгаа зүйл биш. Энэ төсөл дээр хинч энэ төслийг ингэж одоо сүйтгэх хэмжээнд оролцохыг би бол хүлээн зөвшөөрөхгүй. Тий. Би бол хувийн аж ахуйн нэгжүүд аль болох цалин орлоготой байгаасаа гэдэг дээр одоо ч гэсэн юутай байна. Одоо бидэрт энэ зөвхөн нэг жижигхэн төсөл шүү дээ. Бид нар дээр тэр сэлэм мэлэв дээр олон төслүүд байна. Тэгэл уучраа болоод уг нь яваад байгаа. 2000-ын айлын орон сууцны төсөл шүү дээ. Анх ингээд энэ төсөл дээр бид нар сонгон шалгалтын үнийн дүнг сонсоод бид нар мэдээж тэзүү тооцоогоо хийгээд ашигын марч үзээд тэгээ манай компаниас санал тавьж ирсэн. Хөөсөн фасадтай барилга юм байна. Яг хоо бид нар заавал өндөр ашиг орлого олохтой биш ээ. Орлого ашигаар ингээд тооцоолоод металл фасадтай болгож явъя. Сүмбэр цамхын зүгээс өөрсдийнхөө ашигаас металл болгоё. Монголд үлдэх төсөл юм чинь ингээд саналыг тавьж исэн. Тэрийг сонссноос хойш 4 гэрээг металл фасада манаад үг, цонхоо манаад үг гэдэг нэг тиймэрхүү. Бидний хооронд төсөв санхугаас гадна яг тийм нэг би хувьдаа бол Элсон констракшны пег захирлыг хувийн ашиг сонирхол маш өндөртэй хүн байна гэж бодоод яг албан бичгийн дээр бичсэн байгаа. За маргааш тэрийг одоо би шүүх биш. Маргааш хэдүүлээ энд асуудлаа шийдээ. Тэгээд энэ ажил төслийн талбай дээр ерөнхий гүйцэтгэгчтэй манайх гэрээгээ цуслаагүй тохиолдолд 1 хоног зогсохоосгүй шүү. Тэрийг бас орчуулж хэлээрэй. Бусд нь энэ хоорондох асуудлуудын даваа талаа яагаад нэгд өдөр шуурхай дээр танилцуулъя. За.